Бүшгний хатгаа гэдэг нь хийн солилцоо явагдаж байдаг. Хамгийн гол одоо цулцангийн эд гэж ярьдаг. За энэ хэсгийг хамарсан ийм халдварын шалтгаантай цочмог өрөвсөлт өвчин. Хатгаа бол ер нь халдварын шалтгаантай. За янз бүрийн томуу төст, за бусад ийм вирусын одоо халдварт өвчний дараа ихэвчлэн үүсдэг. За гол үүсгэгчд нь бол одоо амьсгалын замыг амьдралынхаа хэвийн орчин болгож байдаг ийм хэдэн төрлийн нянгууд байдаг. За тэдгээр нянгууд нь дархлаа суларсан, за амьсгалын замын халдварт өвчнөөр өвдсөн, цочмог халдвараар өвдсөн. За энэ үед идэвхжиж эмгэх шинжийг олж ингэж хатгаа өвчин үүсдэг. Одоо ямар шинжээр нь хатгааг таньж болох вэ гэх юм бол одоо хамгийн элбэг тохиолддог, олонтоо тохиолддог гол шинжүүд нь ханиалгах, за халуур, өндөр халуурах, за чижир өвдөх, амьсгаадах, за зарим тохиолдолд цустай цэр гарах гэсэн юм шинж тэмдэг илэрдэг. За гол онцлог нь юу гэхээр зэрэг эдгээр шинжүүд нь цочмог илэрдэг. Хүмүүс бол бараг яг хэдэн цаг минутанд өвдснөө бас заримдаа хилдэг. Жишээлх юм бол одоо нэг 6 цагийн үед балкон дээр сүү оруулаад тэгээд нэг халуураад ингээд чичрүүлээд эхэлсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо хамгийн гол нь ингээд цочмог дээр одоо дурдсан шинжүүд илэрх нь байна. Наснаас хамаарат бас хатгааны маань илрэл бас өөр байж болно л доо. Сая одоо түрүү хэлсэн шинжүүд бол насанд хүрэхсдэд илүү тод илэрдэг бол их өндөр настай хүмүүст бол заавал одоо өндөр халуурахгүй, ханиалахгүй, цэр гарахгүй байж болно. Одоо бие сулрах, ядрах, за хүлрэх, бие тавгуурхэх, амьсгаадах гэсэн юм шинжүүдээр бас илэрч болно. За хүүхдүүдэд болохоор бас одоо шуухна гэж ярьдаг тийм ээ, цээж шуухнах, ханиалгах. За одоо бүр бага насны хүүхдэд бол орчиндөө сонирхолгүй болох, тоглохгүй, за хоолоо идэхгүй, мөөмө хөөхгүй гэх иймэрхүү одоо онцлог байж болно. За хамгийн гол одоо онцлог хүн бол эмч үзэлгээ хийгээд за зарим тохиолдолд одоо чагналтаар, тогшилтоор за хүнийгээ үзээд ингээ оншоо тавьж болно. Яг гол яг оншиг батлах шинжилгээ бол цэвэр нэрэнтгэхийн шинжилгээ байгаа. Ихэвчлэн одоо амьсгалын дээд замын цочмог халдвартай одоо андуурагдаж болно. За энэ тохиолдолд одоо ханиа томооны эсрэг эмчилгээ хийгээд халуун буурахгүй, шинж тэмдэг улам нэмэгдэх, биеийн байдал муудах, за хий ханиалгаж ирсэн одоо ногоон, шар ногоон, цустай цэрэг гарах энэ тохиолдол яаралтай эмчит эмнэлэгт хандах нь зүйтэй. Амьсгалыг нь бол тоолж болно. Гараа цээжин дээр нь тавиад тэгээ бүтэн минутанд 60 секундэд ингээд цээжнийхний хөдөлгөөнөөр амьсгалыг нь тоолж болно. Насанд хүрэхсдийн хувьд бол амьсгалын тоо хэвийн үед нэг 8-аас 12 байдаг. За 12-оос 16 байдаг. За яг хөө энэ нь бол 20-оос дээш гарч байгаа тохиолдол бол амьсгалын тоо гоширсон гэж үздэг. За 1 минутанд амьсгал 30-аас дээш байх юм бол энэ бол одоо хүндэрсэн байна, хүнд байна, амьсгалын дутагдaltaй байна. За дээр нь энэ амьсгалын тоо оширхоос гадна дээр ярьсан тийм ээ одоо уруул хөхрөх, за хамрын угал сарталцах, за цээж дүүхэлцэх гэсэн шинжүүд бас гарч ирэх. Одоо хүн бүр хатгаагаар өвдөх эрсдэлтэйг үйл үгүй ихэвчлэн одоо дархлааны байдал нь суларсан тийм ээ ийм хүмүүс жишээлх юм бол одоо жирэмсэн эмэгтэйчүүд хөхөөл за дархлаа дарангуйлах ийм хэрэгжилж байгаа за эргэтийн шилжүүлэн суулгасны дараах байдал за удаан хугацаанд хэвтрийн дэглэмд байсан за чихрийн шижин сүрье гэдэг юм уу тийм ээ за эсвэл одоо хорт хавдрын улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа эсвэл одоо 65-аас дээш насны өндөр настангуу 5-аас доош насны хүүхдүүд за энэ бол хамгийн гол эрсдэлт бүлэг гэж үздэг.
одоо орчин үед хатгааг эмчилдэг маш олон төрлийн антибиотикууд гарч байгаа боловч одоо хатгаа маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстын дунд нас баралтаараа бол нэмэгт нэгдүгээрт явж байна. За насанд хүрсэн хүмүүсийн хувьд ч тэр өсвөр насны хувьд ч тэр бага насны хөвгчдэр өндөр насныгийн хувьд ч тэр аль ч насны бүлэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн одоо эмчлүүлсэн хүмүүсийн дундах нас баралтаараа хатгаа бол нэгд явж байна. Тэгэхээр яг нь хатгаа бол өөрөө нас барах эрсдлийнхаа хувьд бол одоо хүн болгонд харилцан адилгүй. Нас барах хамгийн одоо өндөр эрсдэлтэй бүлэгт юу гэхээр 65-аас дээш насны хүмүүс байна. За архаг хууч өвчтэй, уушгины архаг бөглөрөлт өвчтэй, зүрхний дутагдaltaй, бөөрийн дутагдaltaй, илэгний хүнд эмгэгтэй, одоо хоорт хавдартай, чихрийн шижинтэй, за зүрхний бас ишемийн өвчтэй гэдэг юм уу. За энэ хүмүүст бол нас барах эрсдэл их өндөр байгаа. За тийм учраас ер нь бол энэ насны бүлэгт дээр нь одоо хатгаа маань нэлээд 2 уушгийг хамарсан, их хэмжээний талбайг хамарсан. За тэгээд амьсгалын дутагдлын шинжүүд илэрсэн. За мөн гэрээр эмчлэгдэх боломжгүй энэ хүмүүс бол заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой. За тэгэхээр зэрэг ерөөсөө гол хүндрэл маань юу вэ гэхээр зэрэг амьсгалын хүн дутагдал байж болно. За одоо ард иргэд маань уушиг устна гэж ярьдаг гэлтэнгийн шүүдэст өрөвсөл байж болно. За дээрэс нь идээлж бугалж болно. За дээрэс нь одоо нингийн халдвар маань цуснд ороод сепсис гэж ярьдаг тийм ээ үжил болж болно. За ингэснээр бас бусад эрхтний олон эрхтний дутагдал үүсээд ингээд нас барах эрсдэл өндөр болно гэсэн үг. За яг хатгаа өвчнийг одоо яг эмчилгээний асуудал шийдэхийн тулд хаана хэвтүүлэх үү гэдэг асуудлыг шийдэхийн тулд үндсэн ийм 3 бүлэгт хувааж үздэг юм л да. За нэгдүгээрт бол эмнэлгийн бус нөхцөлд үүссэн. За энэ нь одоо эмнэлэгт хэвтээгүй ажиллаа хийж агаад гэрээрээ байж агаад ингээд үүссэн хатгаа. Хэрвээ эмнэлэгт хэвтсэн бол эхний 48 цагийн дотор тийм ээ үүссэн хатгааг бол эмнэлгийн бус нөхцөлд үүссэн хатгаа гэж үзэж байгаа. За энэ хатгаа бол харьцангуй одоо нас барах эрсдэл тодорхой бүлэгт өндөр болохоос биш бусад одоо нийт бүлэгт бол нас барах эрсдэл бол бага байгаа. За яг хүндийн зэрэгээс нь бас хамааруулаад хэрэг хүнд байх юм бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Хөнгөн хүн дэвтэр байх юм бол амбулаторийн нөхцөл гэрээр эмчлэх юм боломжтой ийм хатгаа байна. За хоёрдугаарх нь болохоор зэрэг эмнэлгийн нөхцөлд үүссэн хатгаа. За яг энэ дээр одоо өшөө дээр нэмээд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой за зохиомл амьсгалын аппаратанд байгаа хүмүүс тийм ээ эсвэл одоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлж агаад эмчлүүлэх явцдаа үүссэн хатгааг хэлж байгаа. За энэ бол нэлийн хүнд хатгаа гэж үздэг. За эмнэлэгт хэвтснээс хойш 48 цагийн дараа эсвэл зохиомл амьсгалын аппаратанд орсноос хойш 48 цагийн дотор эсвэл одоо удаан хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ гэрээр эсвэл одоо настан асрах төвд ч гэдэг юм эмнэлгийн одоо сувилгаа асаргаа шаардсан ийм одоо хүмүүст үүсэж байгаа хатгааг бол одоо энэ төрөлтэй авч үздэг. За энэ бол нас барах эрсдэл өндөр нэлээд одоо эмийн тэсвэртэй нянгаар одоо үүсгэгдсэн байх магадлалтай олон одоо нянгийн хавсарсан халдвараар үүсгэгдсэн байх магадлалтай юм хатгаа баг. За 3 дугаарт нь болохоор дархлаа дарангуулагдсан хүмүүст үүссэн хатгаа гэж байгаа. За энэ бол дохын шалтгаантай байж болно мөн дохын бус шалтгаантай. Дохын бус шалтгаантай гэдэг нь амьсгалын замын хэсэг газрын эсвэл одоо нийт дархлаа дарангуулагдсан нөгөө л нэг одоо өндөр эрсдэлтэй тийм ээ нас барах өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хамруулдаг ийм хатгаа байна. Тэгэхээр зэрэг энэ 3 одоо төрлийн хатгаанаас хамааруулаад эмч бол эмчилгээ хаана одоо яаж эмчлэх үү гэдэг тактикаа сонгодог. Эмнэлгийн бус нөхцөлд үүссэн хатгааны гол үүсгэгч нь пневмококк буюу стрептококкус пневмони гэж үүсгэж байгаа. Мөн хемофилус инфлюенса гэж үүсгэж байгаа. За ийм учраас энэ дээр бол ам окслины бүлгийн антибиотик сонгоно гэдэг юм уу. Дараачийн ээлжинд нь одоо эритромицин гэж ярьдаг тийм ээ. Макролидын бүлгийн антибиотик сонгоно гэдэг юм. Эсвэл энэ хоёрыг хавсран сонгодог. За эмнэлгийн нөхцөлд үүссэн хатгаа бол ихвчлэн ийм 2 тийм ээ нянгийн эсрэг ийм бэлтгэл одоо хэрэгэлдэг. За дархлаа дарангуулагдсан хүмүүст бол үүсгэгч нь бүр юм арай өөр үүсгэгчүүд байдаг учраас арай өөр антибиотик сонгодог ч гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг энэ англи бол яг эмчилгээний асуудлыг шийдэхэд их ач холбогдолтой
8 англи. За тэгээ дээр ярьсан хөнгөн хүндэвтэр хүндгээ тийм ээ. Хөнгөн байх юм бол хөвчлэн амбулаторын нөхцөл гэрээр тийм ээ эмчийн хяналтанд эмээ угаад эмчлэгдэж болно. Хүндэвтэр хүнд байх юм бол эмнэлэг твт эмчлүүлэх заалттай байна. Ялангуяа вирусын шалтгаантай одоо амьсгалын дээд замын цочмог халдвар байна. За энэ халдвар маань одоо ийм дархлаа дарангуйлагдсан хүмүүст бас их хатгаагаар хүндрэх эрсдэл байдаг л да. Эсвэл одоо уушгины арга суурь эмгэгтэй ч юм уу. Тэгэхээр зэрэг энэ хүмүүст бол урьсан сэргийлэх бүрэн боломжтой. Тэгэхээр зэрэг энэ урьсан сэргийлтийг бол хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээрээ бас их алдаад байна уу да гэж хардаг. Ялангуяа одоо ханиад том уу вирусын амьсгалын дээд замын вирусын цочмог халдвараар өвдөхөөс сэргийлэх боломж бол жил бүр энэ одоо эрсдлийн бүлгийн хүмүүс бол томоогийн вакцин хийлгэж явах хэрэгтэй. За ихэвчлэн одоо 10 сарын 15-наас 12 сарын 15-ны хооронд томоогийнхаа вакциныг хийлгэх юм бол томоогоор ханиад тийм ээ одоо томоогоор өвдөх одоо хос сэргийлнэ. Дээрээс нь хэрэг өвдсөн ч гэсэн хөнгөн одоо өвдөх ийм боломжтой. За хоёрдугаарт энэ дээр яриад байсан нэг 10 төрлийн ням байгаа. Одоо амьсгалын дээд замыг өөрийнхөө хэвийн амьдралын орчин болгосон юм нянгууд байгаа. За эдгээр нянгууд бол одоо ханиад том уу амьсгалын дээд замын цочмог халдвараар өвдсөн энэ тохиолдолд идэвхжиж энэ цээжээ барьдаг тийм ээ. Одоо хоолой барьдаг, цээжээ барьдаг, хамар нармаагаа барьдаг. За дунд чихний өрсөлтэй хүнд бол дунд чихийг барьж ингэж хүндэрдэг. Тэгэхээр зэрэг энэ одоо тохиолдолд энэ нянгуудын хатаа амлыг бас хэрэгжилж болно. За энэ нянгуудын хатаа амлыг хэрэглэснээр одоо нэгдүгээр дархлаа дэмжигддэг, хоёрдугаарт энэ сул хэсгүүдийг барьж ингэж хүндрэх энэ эрсдлээс сэргийлж болдог. Тэгэхээр зэрэг энэ сэргийлэлтийг бол хийх хэрэгтэй. За ямар хүмүүс энэ сэргийлэлтийг хамрагдах ёстой юм бэ гэхээр уушгины одоо архаг өвчтэй тийм ээ жишээлх юм бол уушгины архаг бүгдрэлт өвчтэй, гуурсан хоолойн тэлэгдэлтэй, астмтай хүмүүс байна. За дээрэс нь уушгины одоо хатуурал гэж ярьдаг тийм ээ, фиброз гэж ярьдаг. За энэ өвчтэй хүмүүс байна. Зүрхний архаг дутагдaltaй хүмүүс байна. Бөөрийн архаг дутагдaltaй хүмүүс байна. Бөөрийн архаг өвчтэй. За зүрхний одоо титэм судасны дутагдaltaй. Дээрэс нь хэвтэрт байдаг, дархлаа дарангуйлдаг, эм хэргэлдэг, ялангуяа эртэн шилжүүлэн суулгасны дараагч гэдэг юм уу. 5-аас доош насны бага насны хүмүүс, 65-аас дээш насны хүмүүс. За томоогийн вакцин хийлгэж явах хэрэгтэй байна. Дээрэс нь энэ нянгийн хатаа амл хэрэгжилж явах хэрэгтэй байна. За хоёрдугаарт бид нар нэгэнтээ пневмокок гэдэг нянга уушгины хатгаа үүсгдэг гэдгийг мэдж байгаа учраас пневмококкийн вакцин гэж байдаг. 5 жилд нэг удаа хийдэг. Энэ вакцинаас хамрагдаж явах хэрэгтэй байна. За пневмококкийн вакцин хийх нь ямар ач холбогдолтой вэ? Нэг талаас уушгины хатгаанаас сэргийлж чинь. Хоёр нас барах эрсдэл өндөртэй гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? Амь насаа алдах юм эрсдэлтэй. Энэ одоо хүнд одоо халдвараас сэргийлж чинь. Хоёрдугаарт пневмокок бол ганцхан хатгаа үүсгэж зогсохгүй. Дээрээс нь менингит гэж ярьдаг тийм ээ. Менингитаас сэргийлж болно. За тэгээд дээрэс нь дунд чихний өрсөл, дунд чихний өрсөл маань өөрөө бас сепсис болох, менингит болох, дээрэс нь энэ одоо сонсгол буурахад нөлөөлдөг энэ бас эмгэг байж байна. Тэгэхээр энэс сэргийлэх боломжтой. За хоёрдугаар одоо алдаа бол дураараа дур мэдээж эмчит хандлаггүй тийм ээ. Одоо үр дүнтэй бус эмчилгээнүүдийг бас хийдэг. Тэгэхээр эхлээд ханиад томооны эсрэг эмчилгээгээ хийгээд 1 хоног 2 хоногийн дотор үр дүнгүй байвал заавал одоо эмчит хандах. Дур мэдээж аптекэд очиж ийм авах, ялангуяа антибиотик их замбраагүй хэрэглэж байгаа. Энэ бол их аюултай. Антибиотик маань өөрөө нэгдүгээрт үр дүнгүй өвчин хүндрэхэд нөлөөлж болно. Хоёрдугаарт антибиотикийг замбраагүй, шаардлагагүй тийм ээ хэрэглэх юм бол антибиотикт мэдрэг нянгийн халдвар тархснараа сүүлдээ бид нар энэ нянгийн халдвараа дийлэхгүй болоход юм хүрэх юм аюултай. Гарыг нь маш сайн угааж явах хэрэгтэй. Гарны ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Гэртээ бас энэ хүүхдүүдийн хүрдэг тоглоом, хатуу гадаргуу, хаалганы бариул, за эднэр одоо бас их сайн цэвэрлж явах хэрэгтэй байгаа. За дээрэс нь дархлааг нь одоо дэмжих зорилгоор одоо дархлаа сайжруулах юм энгийн аргууд байдаг тийм ээ. За энэ аргуудыг бас сайн хэрэглэх хэрэгтэй. Хүүхдээ одоо айл болох агаар салхинд гаргах, улиралтанд тохируулж одоо хувцлах, хит их зузааснаас болоод хүлэрдэг тийм ээ, салхи цогтөг, за хит их бэгэндэг.
За шингэн одоо хангалттай хэмжээгээр өгж явах. За яг хөө боломжийнхоо хэрээр тодорхой хугацаагаар дундаа завсарлагтайгаар витаминжуулалтыг хийж явах хэрэгтэй. Дээрэс нь одоо 5-аас доош насны хүүхдүүдэд тэр томоогийн эсрэг вакцинжуулалтанд бас их хамруулж явах хэрэгтэй. За дээрэс нь одоо ах эгч нар нь байна тийм ээ, сургуулийн хүүхдүүд. За энэ одоо хүүхдүүдээ бас ханиа том хүрсэн үед нь сургууль цэцэрлэгт нь явуулахгүй, халдварыг аль болох ингээд тараахгүй байх тал дээр бас их анхаарах хэрэгтэй.